Ард түмний хурал бол ард түмний дээд эрх мөн. Дэлхийн олон улсад үлгэрлэх улс төр эдийн засаг, нийгмийн шинжилэлт, эрх чөлөөний үнэн дэсний хувьсгалыг хийх түүхэн цаг үе эсгийн туурхтнуудын өмнө тулж ирээд байна. 1990 оноос хойш хагас 60-ны хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд Монгол улс хэрэг хөгжив. Таны, миний, жирийн ард түмний амьдрал хэр сайжрав. Бид анх ямар нийгмийг хүсч байсан бэ? Хүмүүнлэг ардчилсан, хүн төвтэй нийгэм байгуулж чадав уу? Одоо бид ямар нийгэмд амьдраад байна вэ? Дэлхийн нийтийн ирээдүйн чиг хандлагад нийцэх ард түмний хяналтад ор улсыг удирдах тогтолцооны хуультай болох, түүнд хамтын удирдлагын системийг бий болгох зорилтын хүрээнд иргэний нийгмийн байгууллагууд нь засаг төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналтад тавьж удирдах, шийдвэр гаргах, хянан зохицуулах, үнэлэн дүгнэх ажиллагааг засаг төрөөс дэмжих үүрэгтэй. Иймээс Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө ард түмний хурлыг хурлдуулж, улс төр, эдийн засаг, нийгмийн шинжилтийг хийх цаг нь та бидний өмнө тулгарч байна. Өнгөрүүлсэн 30 жилд бид юу хожив, юугаан алдав гэдгийг ард түмнэрийн хэлэлцүүлэх зайлшгүй шаардлага өнөөгийн нийгэмд тулгарч байна. Иймээс ард түмний хурал хурлдуулах ажлыг үндэсэн хуулийн хүрээнд нийгмийн эрх зүйн талаас нь тодорхойлсон дүрм, журм, дэгийн дагуу зохион байгуулах, нийгэмд шударга ёс тогтоох, төрдөөн дэмжлэг үзүүлэх нь иргэд, малчин тариаланчид, эрдэмтэн судлаач, нийгмийн зүтгэлтэн, улс төрчдийн эдвэхтэй оролцооноос шууд хамаарна. Зорилго: ард түмэн төрөөн засан тохинуулах, Монгол улсын үндсэн хууль, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд олон улсад үлгэр үзүүлэх, эрх чөлөөний үнэн дэсний хувьсгалыг ухамсарын төвшөнд тайван замаар хийж, ирээдүйдээ цэвэр төр өвлүүлэх, хүний эрх чөлөөг хангах, нийгэмд шударга ёс тогтоох, улс төр нийгмийн шинжилт хийхэд оршино.